За хоржилоо Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын төг 100 жилийн ойцруулсан хурдан шандас ад зарганы оролдоо Максын дамгтай хурдан хараа зарга наагаар гараад ирсэн 205 номертой хараа зарга Налахын Банзарчи Ятхан баяр гэдэг лөө 205 номертой хурдан хараа зарга чинь за Улаанбаатар хотын Налах дөргөн байж Банзарчи Ятхан баяр хурдан хараа зарга даагандайн зүүн бүсийн урлаанд орж ирсэн гэж яриад байсан тэр хараа зарга наагаар гарч ирсэн за хээр зарга жаахан цаагаар явчлаа да. За амуу ягаан гасгтай өгтө хуул азар гараад ирсэн байна. За олон сая хуул азар мордсон шүү дээ. Сар уугийн урд хуул гэж гарч ирсэн байгаа. За амуу түрүүний өнгөн дээр гадаа 134 номер. За 134 номертой хуул азар энэ Төв аймгийн Баян дэлгэр сумын байж Бадмын хүйр урд хуул азар байна да. Сумын баяр наадамдаа хэрэгцэн өнөө жилийн Баян дэлгэрт хэрэгцсэн урд хуул азар чи өнгөн дээр гараад ирсэн байна. За тод шар зав нэмнэтэй хуул азар гараад ирсэн. За цаагуурын сар уугийн хуул юм болоо да. Наатлын хуул азар бол биш. Ягаан гасгтай ягаан авцтай өгөттэй шар хэлвч нэмнэтэй хуул азар байсан да сар уугийн хуул азар бол. За энэ хүүхэд нь унтсан юм биш үү дээ сар уугийн хуулийг хард байгаа шиг харагдах юм. За жаахан ойртоод энэ замын жаахан нухчаа гараа жаахан ойртоод ирэх юм бол тэгээд үзэгч хүмүүндээ сайхан. За 006 номертой хуул азар энэ Хэнтэй аймгийн Зэнгэр сундлын Цэрэн дундгийн Бацэргийн урд хуул азар байна. Цэрэн дундгийн хөө Бацэрг. За өчигдөр бол эднийхэн босоос их сайн наадсан да 2 зүрээ хайрагдсан. За наатлын хас тамхтай зэйр зарга 06 номертой гол яваад байгаа хуул азар бол Цэрэн дундгийн Бацэргийн урд хуул азар байна. Өнгөн дээрээ бол Төв аймгийн Баян дэлгэрийн нөгөө Бадмын инквирийн урдан хуул азар гараад ирсэн. За 100 номертой хас тамхтай зэйр заргийн дунд ороод ирсэн байна. За 100 номертой Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Согоо тугийн уяач Нанжтын даваагийн урдан зэйр талцсан газар байна. Энэ Чойжлын дугуурсрангийн садан Нанжтын даваа байх нь дээ. Улсын баяр нааданд хурдан саарлыг нь самт очиж уйлцчихсэн гэж ярьдаг. Тэр Нанжтын даваа байх нь. За 018 номертой хуул азар гамуу зөндөр гарч ирсэн байна. Энэ Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Согоо тугийн уяач Гонгорын Сэргэлэнбаатарын хурдан хуул азарыг пүр өсрөн ажиллагаанд тайруулж амуу зөндөр гарч ирсэн байна. За наатлаар 100 номертой Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Согоо тугийн уяач Нанжтын даваагийн хурдан зэйр талцсан азарыг Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын аймгийн алдартай Баян мандлын амар жаргал байсан байна. Зэйр талцсан мөр төрүүлсэн амар жаргал варгал мөндөө байна. 10 жилийн өмнөгийн даван дээр. За 10 номертой Саран цугуртай Жандуун тамхтай халтар азарга 4 дээр гарч ирсэн. За 10 номер Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Хожихмагийн маш даваа дөржингүйнгийн урдаа халтар азар байна. За газар болоогүй тэгээ мордын байр ус солигдондоо. За 139 номертой зэйр зэрэг хойноос орж ирж байна. 5 дээр орж ирсэн. Энэ Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Баян хуудгийн өж Пүрмийн ононголын хурдан зэйр талцсан азар байна. Аймгийн бүс уралдааны түрүү амуу үзүүдэд Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Лавсрынгийн цолмон ойлгогийн дараалсан хурдан зэйр зэрэг явж байна. За 139 135 номертой хүрээ азар дээр дунд явж байгаа. Энэ Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Нугааргийн Эцэрэнгийн цолмон бэрийн хурдан хүрээ азар байна. За ард нь 06 номертой Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Хожихмагийн уяач Цэрэн дундгийн Бацэргийн хурдан хуул азар байна. Цэрэн дундгийн Заяа хоёрын хурдан хар азар бол 10 жилийн өмнө даван дээр айрагдж байсан шүү. За алдарт он харийнхаа удамтай хурдан хар азар айрагдж байсан. За 134 номертой Төв аймгийн Баян дэлгэр сумын Бадмын инквирийн хурдан хуул азар хөдөлж байгаа. Өнөө жилийн Баян дэлгэр сумын баяр наадмын айраг хурдан хуул азар хөдөлсөн хэвээр байгаа. За 3 дээр нь бол 100 номертой Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Нанжтын даваагийн хурдан хуул зэйр тазар яваад байгаа. За 135 байдаг бол зэйр тазар номер ч. За 139 номертой Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын Пүрмийн ононголын хурдан зэйр тазар азар 4 дээр. За 18 номертой хуул азар намуу зүүн дээр. Энэ бол Хэнтэй аймгийн Зэнгэр мандал Согоо тугийн байж Гонгорын Сэргэлэнбаатарын хурдан хуул азар явж байгаа. Гонгорын Сэргэлэнбаатарын хурдан хуул азар 3 дээр. Бадмын инквирийн хурдан хуул азар нь өнгөн дээрээ. За 100 номертой Нанжтын даваагийн хурдан зэйр талцсан азар нь амуу зүүн дээр ингээд урагшилж байна. За хойноос 140 хэдэн номер юмтай хэр азар гарч ирсэн. За 149 номертой хэр азар гарч ирсэн байна. За энэ 149 номер Төв аймгийн Эрдэнэ сумын байж Гамбалгийн Бацгийн урдаа хэр азар байна. Гамбалгийн Бацгийн урдаа хэр азаргийн байраараа бол 5 дээр юм байна. За 142 номертой зэйр тазар гарч ирсэн байна. За энэ Улаанбаатар хотын Багангаа дүүргийн уяач 9 эрдэнэ төр мандуулын хурдан халтар азар байна. За 240 номертой Монголын байж Баяндагийн баяр цагааны тамгал гिचгээд байх юм да энэ тамга одоо 248-тай наатлын цагаан азар. За Улаанбаатар хотын Багнуур дүүргийн уяач Батнасангийн Нэмсүрэнгийн загал гэж байх юм да. За тийм байх юм бол одоо Батнасангийн Батсүрэнгийн урдан загал азар Батнасангийн Нэмсүрэн ажиллагаанд тааруулсан гэж энэ байж магадгүй дээ. Монголын байж Баяндагийн баяр цагааны тамгал яг л мөндөө энэ бол зүгээр наатлын цагаан азрын тамгал ер нь яг л ингэ тардаг. Ангалдар дайчаа алдсан мөрний зөвтлийн гойн дээр өдөг тамга шүү дээ. Саран дасгууртай 240 номертой энэ Батнасангийн Нэмсүрэн энэ Дундгой аймгийн Цагаан дэлгэр сумын уйгуул Говьсонбор аймгийн Сүмбэр сумын байж Говьсонбор аймгийн Баян дэлгэр сумын уяач Батнасангийн Нэмсүрэнгийн уяа бараг л мөндөө энэ хурдан цагаан азар бол Монгол улсын малын Баяндагийн баяр цагаан тамгал мөн л юм шиг харагдаад байх юм. За 014 номертой Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Мөнх хотын баяр жаргалын хурдан цаавар азар гарч ирсэн байна. За 293 номертой цагаан азаргын нийт азаргын дунд яваад байна. За Хэнтэй аймгийн Зэнгэр мандал сумын уяач Цэрэн сумын Бат хоёрын хурдан бор азар явж байна.
За Наатлын зэр цэцэргийн номер хэд вэ? 142 номертой зэр цэцэр гараад ирсэн байна. За 142 номертой Улаанбаатарын Баганга дүргийн байж 9 эрдний төр мандуулын зэр цэцэр явж байна. За тэр 128 номертой Цаатлын зэр цэцэр Энтемгийн цэнгэр мандалсан Согоотгийн байж Гонгорын Сэргэлэнбаатарын хээр азаргын явж байна. За Заяа хоёрын хээр азаргын голд байна да. Монгол улсын тод мандаж Хөдөлмөрийн Баатар Дамбатарчиг ононгийн тамхтай Мөнхбаатарын төвшин жаргал хийж байгаа. Ононгийн номинатын дэл урдаа хээр азаргын энэ голд орж ирж байна. За 052 номерууд урдлын хээр азарга. За Энтемгийн цэнгэр мандалсан Нугаарогийн яач Мэжүдэржин гамбургийн хурдан хээр азарга явж байна. Ард талд нь 37 номертой хол азарга байна. За энэ 37 номертой хол азарга бол Энтемгийн цэнгэр мандалсан Нугаарогийн яач Нямдэржин нацагдэржин халиу азарга гэсэн байна. За халиу юм аяалтгүй халиу азарга байна. За энэ Шуурагийн готын тамхтай хээр азарга чинь 126 юм уу? 126 номертой Төвөмгийн арга усцмын Инкотын инк төмрийн хурдан зэр талцсан азаргын Инкотын инк хотрол байслаганд харуулсан орцсон байна. За хүүхдний байвал өдөө Шуурагийн Инкотын өөрийнх нь унган тамга байна да энэ. За биш юм байна шүү. Инкотын инк төмрийн хурдан зэр талцаргын наан явж байна. За 300 номертой хол азаргач хойноос ороод ирсэн байна да. Нөгөө Адууны инк тавны мөнгөрдний үйсэн Төвөмгийн арга усцмын байж тэр бишээ Отгонбаатарын хурдан хол азаргач цаана ороод ирсэн байна. Өчигдөр хурдан зэр дааг нь хурдан хээр дааг нь сонгуул багнасны нэмэртэй оролдоонд ер нь өнгөнд оролцоор гол айрын 3 дурсан сар хууг болсон тэр цаана яваад гол азарга мөндөө яга авцтай өгөхдөө 244 номер юм уу да. Батчрын сар аймгийн алдарт яаж Төвөмгийн мэйлсэн юм байж Батчрын сар хуугийн хурдан хол азарга байна. Чулууны мөнгө хөшгөө үйлслаганд харуулж байгаа. 2017 оны улсын баяр наадам даан гайрагдаад 2022 оны дунд гомдол улсын бүсийн уралдаанд азарга айрагдсан санагдаад байх энэ дэр хурдан хол азарга энэ дунд явж байна. Наалт нь инк хотрлын хурдан инк төмрийн хурдан зэр азарга явж байгаа. За цагаан усан тамгатай зэр азарга хэдэн номер тэмдээ. За урд талд нь 135 номертой Энтемгийн цэнгэр мандалсан Эцэрэнгийн цолгон баярын хурдан хүрээ азарга явж байна тэр. За наатлаар нь нөгөө 06 номертой Энтемгийн цэнгэр мандалсан байж Цэрэн дундгийн Заяа хоёрын хурдан хол азарга явж байна. За 74 номертой хээр азаргын азаргын дунд яваад байгаа. За 74 номер Төвөмөгт энэ жил харагдсан Төвөмгийн менежерлсэн Шарав дөржин Цэрэн давгийн хээр азарга юм байна. Энэ гол тод харагдаад байгаа хээр азарга. За урд талд нь 101 номертой Цэрэн дундгийн Заяа хоёрын хурдан хээр азарга явж байгаа. Урд талд нь 51 номертой. За 52 баха. За тийм байж дараа нь өнөө жилийн гачуур цэцгний наадамд айрагдсан Энтемгийн цэнгэр мандалсан Мэжүдэржин гамбургийн саарл азарга байна. За урд талын азарга бол 128 номертой мордсон Энтемгийн цэнгэр мандалсан Гонгорын Сэргэлэнбаатарын хурдан хээр азарга их өнгөний хэд азартай яваадсан жаах үлдчихсэн юм байна. За урагшлаа да. За өнгөний нэг 12 3 азаргыг нь ч гэсэн да хүүгүүдгөө удаа азарга чинь 4 рүү гараад ирж байна да. За энэ Энтемгийн цэнгэр мандалсан Инхмагийн Алтан хоёрын хурдан хонгор азаргач энэ нөгөө Санжаа Зөрөнгийн мөнгөн баярын үйс хурдан хонгор азарга юм байна да. Баян дэлгэрт нөөжил түрүүлсэн хурдан хонгор азаргач чинь 10 багцаа гараад ирсэн байна. Урд талд нь ур азарга явж байгаа. За 140 өдөөлгөл хурдан хол азарганы номер. За 149 номертай за түрүүн 4 дээр яваад байсан. Тэр азарга үлдчихлээ. Төвөмгийн Эрдэнэ сумын Гамбэлгийн Бацгийн хурдан хээр азарга жаахан үлдчихлээ дээ. За 134 номертой хол азарга түүний өмнө явж байгаа. За 134 номертой хол азарга бол байраараа 9 дээр явж байгаа юм байна. За Төвөмгийн Баян дэлгэр сумын үеч Бадмын хоёрын хурдан хол азарга өнөө жил Баян дэлгэр сумын баяр наадамд айрагдсан. За урд талд нь 298 номертой цавдар азарга Төвөмгийн Энтемгийн дэлгэр сумын үеч Гом бичингийн логж хурдан хээр цавдар азарга байна. Энэ ширээтэй боолон тамхтай хурдан цавдар азарга. За 18 номертой хол азаргач хөдөлсөн хэвээр юм байна. Энтемгийн цэнгэр мандалсан Гонгорын Сэргэлэнбаатарын хурдан хол азарга аймгийн алдартай Гонгорын Сэргэлэнбаатарын хурдан хол азаргыг пүрүс рүү үйлслаганд харуулсан өнгөн дээр гараад ирсэн байгаа. Хээр азаргын жаах үлдчихсэндээ. За 17 номертой бараад азарга 14 номерод гол бараад азарга. За энэ Төвөмгийн Эрдэнэ сумын байж Мөнхбатын баяр жаргалын хурдан бараад азаргын азарганы 7 дээр гарч ирсэн байна. За Гонгорын Сэргэлэнбаатарын хурдан хол азарга хөдлөөд байгаа. За 2 өдөр гараад ирлээ дээ. За нөгөө цагаан азаргач наагаар гараад ирсэн шүү. Улаанбаатарын Магнуур дүргийн үеч Батнасангийн Бацрынгийн хурдан цагаан азар 248 номертой марцсан өнөөдрийн уралдаанд өнөөдрийн 81 алтан нууртын уралдаанд за Улаанбаатарын Магнуур дүргийн үеч Батнасангийн Бацрынгийн хурдан цагаан азарыг Батнасангийн нэмсрийн үйлчлэгийн дараасан хурдан цагаан азарыг за 18 номертой за нэг зэрэгцээ да тийм ээ Гонгорын Сэргэлэнбаатарын хурдан хол азарга өнгөн дээрээ за наадлаар нь Батнасангийн Бацрынгийн хурдан цагаан азарга яваад байгаа. За Батнасангийн нэмсэр нь бол Говьсүмбэрийн Баян талын нэмсэр баг мөн байлгүй дээ. За хол азарга хүүхддэг хол азаргатай холбоод эхэлсэн дээ. 10 настай хүүхэд нь унжсан байна. За жижигхэн тухай тамхтай хол азарга морж ирсэн тэр хол азарга хүүхдээ унагчихсан юм байна. За өнгөн дээр Энтемгийн цэнгэр мандалсан аймгийн алдарт Гонгорын Сэргэлэнбаатарын хурдан хол азаргыг пүрүс рүү үйлслаганд харуулсан гарч ирсэн. Ар дээр нь хүүхддэг хол азарга яваад байгаа. За ширээтэй хас тамхтай чинь Нанжидын даваагийн зэр талцаа азар 3 дээр юм байна. За 4 дээр нь Багнуурын Батнасангийн Бацрынгийн хурдан бор азарга явж байгаа. За цаатлах чинь 138 байдаг бол зэр азарганы номер. За 134 хол азарга за 139 номертой
Пүрвийн ононголын урдан зээл залцааган дээр мөн бахада. Пүрвийн ононголын урдан зээл залцааг 4 дээр. За Багнуурын Батнасангийн Батцэрэнгийн урдан бор зэрэг 5 дээр болсон. За хол зэрэг хойшлохоор бор зэрэг байраараа 4 дээр явж байна гэсэн үг. За Монгол улсын ямалдаж Бандагийн баяр сайхан оногноо бараг л мөндөө энэ. Яг энэ гоёны онкорт том элтэй жанжууд намайг дардаг. За Гонгорын Сэргэлэн Баатрын урдан хол азарга төрүүлээд байгаа. За Хэнтэй аймгийн Зэгэр мандлын түүхтэн азарганы уралдаанд бол энэ их хүрдийн уралдааны айрагтай дүмний хөдлөр нь төрүүлдэг уламжилтай шүү дээ. Улсын бүсийн уралдааны төрөөтэй их хүрдийн айрагтай азаргууд 1995 оны 70 жилийн байдлаар сандаг даржийн урдаа хараа азаргал төрүүлсэн. За 2015 оны ойгоор нь бол Даржаагийн мөнгөлгөрийн урдаа яриа зэрэг бол зүүн бүсийн төрөөтэй их хүрдийн айрагтай азар төрүүлжсэн гээд ийм уламжилтай мундаг өндөр дов. За бор азаргч айр хөлн солбоод ээдэрч байгаа харагдах юм да 5 дээр яваад урдан бор азарга. За энэ ногчоо гараад за Тэнтэй аймгийн Зэгэр мандлын төг 100 жилийн байрнуудын 81 алтан дурдыг Гонгорын Сэргэлэн Баатрын урдаа бол азарга хөтлөөд байгаа. Пүрүс рүү өслөгөнд харуулж байгаа. За Батнасангийн Батцэрэнгийн урдан бор азарга 5 дээр үргэлжилжлээ. За Нанжитын даваагийн зэр талцаа азаргын нийт азаргын дунд явж байгаа. За 298 номертой зэр талцаа азарга 6 дээр явж байна. За энэ Тэнтэй аймгийн Дэлгэр хаан сумын байж Гом бичингийн логжмын хурдан зэр талцаа азарга байгаа. Ард талд нь 14 номертой Төв аймгийн Эрдэнэ сумын Мөнхөтийн баяр жуулын цаагаар азарга явж байна. Сумын баяр наадмын 2 хайрагтай дүмнэх байна. За араас 134 номертой халиу азарга орж ирсэн үү. За хол азарга Төв аймгийн Баян Дэлгэр сумын за нэг Бадмын хоёрын хол азаргач урагшилж байна. За 85 номертой хонгор азарга байгаа. За өнөө жилийн Баян Дэлгэр сумын мөн түрүү азаргач энэ хонгор азарга Хэнтэй аймгийн Зэгэр мандлын нугаарогийн Инкмагийн Алтуугийн урдаа хонгор азарга гэж аймгийн алдартай Санжаасрынгийн мөнгөн мөр үйлчлэгийн даруулсан урагшилжлаа. За ард нь 149 номертой урдаа хээр азарга Төв аймгийн Эрдэнэ сумын Гамбалгийн Бацгийн урдаа хээр азаргын хийн дээр ганцаараа явж байна. За хээр азарга бол 10 дээр явж байгаа азарга. За 9 дээр нь бол 85 номертой өнөө жилийн Төв аймгийн Баян Дэлгэр сумын баяр наадмын дөрөв Хэнтэй аймгийн Зэгэр мандлын сумын Инкмагийн Алтуугийн урдаа хонгор азарга явж байгаа. За урд талд нь 14 номертой Төв аймгийн Эрдэнэ сумын Мөнхөтийн баяр жуулын урдан цоогор азарга явж байгаа. За түүний өмнө 134 номертой Бадмын хоёрын урдан хул азарга явж байгаа. Төв аймгийн Баян Дэлгэр сумын яаж Бадмын хоёрын урдан хул азарга 8 дээр юм байна. За урд талд нь 198 номертой зэт азарга яваад байгаа. За энэ урдан дүмнэх бол Хэнтэй аймгийн Дэлгэр хаан сумын байж Гом бичингийн логжмын урдан зэт талцсан азарга явж байгаа. За Ширээтэй Жандуун намагтай Алтар азаргын номер чи 10 хэдээд өглөө. Хэнтэй аймгийн Зэгэр мандлын сумын Хожихон багийн байж Даваа Дөржингүй ингийн урдаа Алтар азаргын байна. Даваа Дөржингүй ингийн Алтар азарга 6 дээр. За цаатлаар нь Хэнтэй аймгийн Дэлгэр хаан сумын байж Гом бичингийн логжмын урдан зэт азарга за өнгөний азарганд очисон доо. За Улаанбаатар хотын Багнуур дүүргийн уяаж за Улаанбаатар хотын Багнуур дүүргийн уяаж Батнасангийн Батцэрэнгийн урдан цагаан азаргын нийт азарганы дунд яваад байгаа. За 18 номертой Хэнтэй аймгийн Зэгэр мандлын Гонгорын Сэргэлэн Баатрын урдан хул азаргын хөдөлсөөр хүүгдгүй хул азарга ам үзүүн дээр явж байгаа. За Нанжитын даваагийн урдан зээл талцаа азарга ар дээр нь байгаада 139 номер өдөг лөө. За тэр зэр цагны номерыг харна шүү. Зэр цагны номер худлаа сонсон юм шүү би. За Батнасангийн Батцэрэнгийн урдан бар азаргын явж байгаа. За 139 номер зэр талцаа азарга мөн үү. За Хэнтэй аймгийн Зэгэр мандлын Пүрвийн ононголын урдан зэр талцаа азарга нь урдаа гарчихсан. За 100 номертой Нанжитын даваагийн зэр азарга нь 4 дээрээ юм байна. 5 дээр Батнасангийн Батцэрэнгийн урдан бар азарга. За 6 дээр 298 номертой Хэнтэй аймгийн Дэлгэр хаан сумын уяаж Гом бичингийн логжмын урдан зэр азарга явж байгаа. За одоо жаах яваад сайр гарна. За энэ сайрыг гараад зам ерэн сайхан болчихно доо. Хэнтэй аймгийн Зэгэр мандлын сумын за сууч доо сайран дээр суугаад. За бор азаргарын жаахан хүүхэд зүгээр ховчлох гээд их зүүнтэйгээр дарчих юм да. Энэ харин зөв буруу юу. За Багнуурын урдан бар за хүүхэд бол айхтар хашир хүүхэд байна. Ер нь замыг бол мэддэг хүүхэд байна энэ. Ховчлоо за үзүүр гаргаад яг үзүүрийн язган дээр явж нийл өчж харагдаж байна. За 14 номертой Төв аймгийн Эрдэнэ Мөнхөтийн баяр жуулын цаагаар азарга нэг 10 адын багцаагаар өршөлтж байна. За сайран дээр жаахан үлдээд арын морьдоо усаагаа харуулж болно. Морьд удааширж байгаа энэ агшин дээр. За арын хэдэн азарганы өнгөн дээр аймгийн алдартай Батжин Сарвогийн урдаа хул азарга байна. Төв аймгийн Баян Жуулын сумын бас удамтай байж тэнэг шүү дээ. Улсын бүсийн уралдааны олон хайраг төрүүтэй хурдан хонгор аль зүрэ хайрагдаж байсан. Зээр дүрэ дамын гигэний дан шиг нааданд хайрагдаж хурдан хээрмэр нь мөн ч бас цуутай хурдан мөр байсан да. Генсийн уралдаан. За 2017 оны Уяжтай холбооны 22 жилд ойзруулсан уралдаанд хурдан хээрмэр нь хайрагдаж байсан. За Төв аймгийн Эрдэнэ сумын Гамбалгийн Бацгийн урдаа хээр азаргын явж хийн дээр ганцаараа яваад байгаа. За 70 номертой хонгор азаргачаар хойноос орж ирсэн азарга байна да энэ. Эхний азарганд байгаагүй. Энэ Хэнтэй аймгийн Зэгэр мандлын Согоотуугийн уяаж зоригтын итгэлийн хонгор азаргыг Хангирогийн гомболд аймгийн алдартай Хангирогийн гомболд байсан өөрөгшилж байж хонгор азарга сонгорол азаргач ярин энэ орж ирж байна. За 228 юм уу да хүр азаргын номер цаатлын. За 223 номертой хүр азаргын дунд яваад байгаа. За Даржаагийн мөнгөлгөр хүр азаргаж байна шүү. Биндрийн 100 жилийн ам үзүү сумын баяр наадмын 3 ам үзүүтэй
Хинтээ аймгийн Зэнгэр мандалсан Нугаруугийн үеаш аймгийн айлдварт Даржаагийн мөгтгөрийн урд ураа 6-аа 10 жилийн өмнө давндар хурдан хэрэг згэн төрүүлж байсан Даржаагийн мөгтгөр яач. За 74 номертой хэрэг зг Төв аймгийн Баянжиргалан сумын үеаш Шарав дэрчин Цэрэн давгийн урд хэрэг 6-аа. За 220 эдүү. За 226 номертой Хонгор азрын дунд явж байна. За 226 номер Төв аймгийн Баянжиргалан сумын Ганбаатарын Ганбаяр урд Хонгор азрын сумын Баяр наадмын аймгийн Баяр наадмын нэг ам ууцтай сумын Баяр наадмын айрагтай урд Хонгор азрын явж байна. Ганбаатарын Ганбаярын Хонгор азрыг явж байна. За урд талд нь Цэрэн дундгийн заяа 2 урд хэр азрыг явж байна. За 10 жилийн өмнө давндар хурд хар азрыг айрагдуулсан да. Заяа 2. За Батчрын Саруугийн уул азрын нийт азрын өнгөн дээр явцсан. За урд нь 3 6 9 11 азрыг бөөндүүх юм байна да. За 3 бар азрыг уралдаад байгаа шүү дээ. За 14 номертой бол Мөнхөтийн Баяржиргалын урд цаогоор азрыг байгаа. Багнуурын Батнасангийн Батцэрэнгийн урд бар азрын дунд явж байгаа. За тэгээд хул азраг өтөсөн яваар юм байна. Гонгорын Сэргэлэнбаатарын урд хул азраг бүгд хул азраг амын үзүүн дээр явж байгаа. За 134 номертой хул азраг чинь үлдлээд байна. Бадмын инквери урд хул азраг. Өнөө жилийн Баян дэлгэр сумын Баяр наадмын айраг хул азраг ерөн жаах үлдэх маягтай болоо явчлаа. За Мөнхөтийн Баяржиргалын цаогоор азрагын наагур нь явж байна. За урд талд нь 240 номертой Улаанбаатарын Багнуур дөргийн байж Батнасангийн Батцэрэнгийн урд цагаан азраг явж байна. Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын за хүүгдгүй уул азраг хүүгдтэй уул азраг шин цаашаа уйлаагаар явчлаа да. За яста хүүгдгүй уул азраг алиг нь дагах мэдгээ ойлгох шиг бол энэ айл руу явчлаа дээр уул азраг. За хөтлөөдөөс нөгөө оноо даруун номертой Хинтээ аймгийн Зэнгэр мандал сумын Гонгорын Сэргэлэнбаатарын урд уул азраг гараа явчихсан шүү. За одоо ингээд 139 номертой зэр азраг нь хөдөлж ирсэн. За 139 номертой Хинтээ аймгийн Зэнгэр мандал сумын Бүргийн Онголын зэр талцаа азраг аймгийн бүс уралдааны түрүү амуузуудаа урдан зэр талцаа азраг нь өнгөн дээр байгаа. Ард дээр нь Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын байж Гом бичингийн логжгүй урдан Ширээтэй болон намхтай Ширээтэй өлтэй болон намхтай урдан зэр азраг амын үзүүн дээр айргийн 3 дээр нь Улаанбаатарын Багнуур дөргийн байж Батнасангийн Батцэрэнгийн цагаан азраг явж байгаа. Цаатлаар нь Нанжидын даваагийн урдан зэр талцаа азраг явж байна. Наадталт нь 085 номертой нөгөө Төв аймгийн Баян дэлгэр төрүүлдэг Инхмагийн Алтуугийн урдан Хонгор азраг явж байна. Ард талд нь 04 номертой Төв аймгийн Эрдэнэ сумын байж Мөнхөтийн Баяржиргалын урдан цоогор азраг явж байна. Батчрын Саруугийн урд уул азраг улсын давтаа урдан дөмөнөх гэдгээ яриад хутгаад ихсэн байна. Ороод ирсэн байна. За наадлаар нь 226 номертой за Төв аймгийн Баян дэлгэр сумын байж Ганбаатарын Ганбаярын урд Хонгор азраг гэдэг нэг 10 шихүү азраг игнээд авлаа да. За нөгөө хүүгдтэй уул азраг яасан бүр гараа явчихсан уул азраг цаашаа. За хүүгдгүй уул азраг цаагуур эргээд бөө азраг ирээ нийлж харагдаж байна. Тугаа домогтой урд уул азраг тангаа манлын тугаагаас нэг арай жижигхэн цагаан байсан тугаа домогтой урд уул азраг байсан дэр цаатлын хүүгдгүй уул азраг. За 2 үзүр гараад авлаа да. За цаатлаар Нанжидын даваагийн урдан зэр азраг хөтлөөд наагур нь Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын байж Гом бичингийн логжгүй урдан зэр азраг хөтлсөн. За 85 номертой Инхмагийн Алтуугийн Хонгор азрагыг Төв аймгийн Баян дэлгэр сумын байж Санжаасрангийн Алтан морь өслөгийн таруулж орж ирсэн. За 2 үзүр гараад байсан. За Дэлгэр хааны зэр азраг цаашаа нийлээд ирнэ. 7 руу нийлж явах шиг байна. За 139 номертой зэр азраг цаагаар хөтлөөд эхэлсэн. Бүргийн Онголын урдан зэр азраг хөтөлж эхэлсэн. Аймгийн бүс уралдааны түрүү ам уузууд урдан дөмөр Лавсрангийн цолгон ажиллагаанд харуулж хурдан зэр азраг өнгөн дээр ам уузуун дээр Нанжидын даваагийн урдан хүрээ азраг. За айргийн 3 дээр аймгийн алдарч Батчрын Саруугийн урдан уул азраг улсын цол авахд тун ойрхон байгаа байж та улсын бүсийн уралдааны нэр нь олон айраг төрөөд Дүнжин гарын айрагтай Ламын гэгэний Даншиг айрагтай Дундгуй аймгийн түүхт 80 жилийн Баяр наадмын айрагтай Батчрын Саруу гэж Төв аймгийн Баянжиргалан сумын удамтай юм баяжтай нэг байгаа. За Төв аймгийн Аргал сумын аймгийн алдарч Чулууны хөв мөнгө хөржгүй ажиллагаанд харуулж урдан уул азраг 3 дээр байгаа. За 4 дээр чинь нөгөө хэр зэрэг ороод ирсэн юм уу? Цэрэн дундгийн заяа 2 урдан хэр зэрэг ороод ирсэн байж тээ. Өчигдөр урдан хэрэг айрагдсан сонгуул дундас нэмэрдийн уралдаан Цэрэн дундгийн заяа 2 урдан хэр зэргийг Мөнхбаатарын Төвшин жаргал гэж Хинтээ аймгийн Нөрөлөн сумын уугуул юм байж ажиллагаанд харуулж байгаа. За Амгалангийн мен дээр наран гэрлийн эрхэн бэрийн уян дээрээс мордож байгаа урдан хэр зэрэгтэй өнгөр өчигдөрийн удаа уралдаанд бол сонгуул дундас нэмэрдийн уралдаанд урдан хэрээр айргийн 5 дурдсан эдний гал байнаас. За Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын байж Гом бичингийн логжгүй урдан хүрээ азрагын 5 дээр юм байна. За 6 дээр нь 085 номертой Инхмагийн Алтуугийн урд Хонгор азраг байгаа. За түүний наадлаар нь 226 номертой болсон Төв аймгийн Баян дэлгэр сумын байж Ганбаатарын Ганбаярын урд Хонгор азраг байгаа. Төв аймгийн Баян дэлгэрийн 2 урд Хонгор азрагын яваад байгаа. За нөгөө Батнасангийн Батцэрэнгийн урдан цагаан азраг чинь хойшоо алга боллоо доо. За арын 3 азрын дээр сууж харуулъя тийм ээ. За онон голын зэр тал азраг өнгөн дээр Нанжидын даваагийн зэр зэрэг амуу Саруугийн бол азраг 3 дээр явчихсан шүү урагшаа. За энэ 014 номертой Төв аймгийн Эрдэнэ сумын байж Мөнхөтийн Баяржиргалын цаогоор азраг байна. За түүний өмнө 10 номертой Хинтээ аймгийн Зэнгэр мандал сумын Хожихын багийн даваа дөржин гүнгийн урдаа алтар азраг явж байна. 8 дээр байгаа 9 дээр Мөнхөтийн Баяржиргалын цаогоор азраг. За 10 дээр 134 номертой хэр азраг явж байгаа. За 134 номертой урдаа хэр азраг хол хэр азраг бол Төв аймгийн Баян дэлгэр сумын Бадмын инквери урдаа хол азраг байна. Өнөө жилийн Баян дэлгэр сумын Баяр наадмын айраг урдаа хол азраг шингээд 10 борон дээр урагшилж байна.
11 дээр явж байгаа маань Бадмын Query ордоо бол зэрэг 11 дээр 5 дээр за 90 удаанд болчихсон арын азаргуудаас нэг 300 м-ийн зайтай болжээ. За арын азаргуудын өнгөн дээр 78 та хонгор зэрэг орж ирж байна. За Чимботын болдортны урдан зэрэг нийт азарганы гол орж иж байна штэ. За наад талд нөгөө Багнуурын Батнасангийн Батцэрэнгийн урдан бор азарг явж байна. 128 номертой хээр азаргын нэг ороод ирсэн байна. За энэ Хинтэмгийн зэнгэр мандалсан Гонгорын Сэргэлэн Баатарын хээр азаргын юм байна да. За 226 номертой Даржаагийн мөнгөтгэрийн урд үр азаргын дунд явж байна. За 291 номер юм уу зэр азаргуус ороод ирсэн харагдж байна. За зэр азаргуусаа хэлбэлзээд эхэлсэн юм байна. За шавуудын зэрж ороод ирсэн биш Монгол улсын алдартай Завхан аймгийн алдаргаан сумын байж Чимботын болдортны урдан зэр өнгөрсөн жилийн ламын гигний даншиг наадмын айр гиндүр турталсан урдан зэр төмөнөх Борхогийн сонгоон өнгөлөд улсын баяр наадмын 30 гарсан урдан зэр зэрэг ингээд гараад ирсэн байна. Монгол улсын гавья томолчин тод мондоо байж Сумын азрынгийн гаагийн унган намхта хурдан зэр зэрэг явхандаа явсыг өнгөний азаргнуудыг хөлөөл ерөнхийдөө бөөн дүгэн болоос удаан дохон байгаа шүү. За 89 номертой марцсан Монгол улсын алдартай Чимботын болдортны урдан зэр зэрэг Монгол улсын алдартай Галсангийн болдот ройслогийн тааруулсан 13 дээр гарч ирсэн урагшилж байна. За улсын давтаа урдан төмөнөхтэй за ардан 174 номертой. За энэ нэг сэнсгийн ингээ гараад ирэх юм бол тун гэмтэй дээ. За 174 номертой хул азар гард явж байгаа. 174 ч бүртгэл дээр байхгүй юм байна да. За 074 номер бол Хэрэг зэр Төвөмгийн баян жаргалынгийн Шарвдорчин Цэрэндавгийн Хэрэг зэргийн ард явсан байна. За Монгол улсын алдартай байж Чимботын болдортны урдан зэр зэрэг өнөө жилийн сар шинийн босгоноор Монгол улсын алдартай цолоогаар зуралдаан галын уяаны за их хур дурлалдаанд хурдан Хэрэг зэргээ хайрагдуулсан улсын бүсийн уралдаанд нэг дор Хэрэг зэргэн дөрүлг жин зэр зэрэг дөр турдлуулсан ламын гинэ даншиг наадам. За Сэлэнгийн бүсийн уралдаанд Давтай сайхан наажсан 2023 оны Завхан аймгийн Түг 100 жилийн баяр наадамд хүрэн үрээгээ хайрагдуулсан 2024 оны Баян хонгорын ламын гинэ даншиг наадамд дахиад үрэн үрээгээ хайрагдуулсан. За Монгол улсын алдартай Чимботын болдорт гэж богино хугацаанд мөн ч Давтай сайхан наацсан 2022 оны хааны дав өндөр хаанд болсон их хур дурлалдаанд хурдан алтараа зургаан хайрагдуулж байсан ийм уяач за улсын баяр наадмаас ус бүх том наадам дээр хайрг төрөө авчихад байгаа. Чимботын болдортны урдан зэр зэрэг ингээ хул азартай холбоо урагшаа хөдөлсөн доо. За Бадмын Query урдан хул азарг нь бол 11 дээр за 12 дээр Чимботын болдортны урдан зэр зэрэг гарч ирсэн. За урагшлаа да тийм ээ. За 2 азарг урдан урагшлах магадaltaй болж өнгөрөө 6 азарг бөөндөх юм байна. 7 хүүгдгүү хул азартай 7 азарг явчихсан. Ард нь 3 азарг бөө явж байгаа. За 13 азаргынх нь өнгөн дээр Хинтэн аймгийн Дэлгэрэн сумын гож Гомбочингийн логжийн урдан зэр зэрэг явж байгаа. За 10 номертой алтар азарг Хинтэн аймгийн Зэгэр мандал сумын байж Хужхан багийн байж Даваа Дөржингүйнгийн урдан алтар азарганд явж байна. 9 дээр явж байна. За 10 дээр нь Төвөмгийн Эрдэнэ сумын байж Мөнхбатын баяр жаргалын урдан Цоохор азарг явж байгаа. Өнгөнөө 7 азарг бөөндөг хүүгдгүү хул азарг хөтөлсөн явэр юм байна. За 85 номертой Санжаасрынгийн мөнгөн баяраа байсан Инхмагийн Алтойгийн урдан хонгор азарг нь 7 дээр болсон. За хонгор хул азарг бол байраараа 6 дээр явж байгаа. За Цэрэн дундгийн заяа баяраа урдан Хэрэг азарг нь байраараа бол 5 дээр юм байна. За сар уугаа бол азарг үзүр аваад эхэлсэн юм байна. За 226 номертой Төвөмгийн баян дэлгэр сумын байж Ганбаатарын Ганбаяр урдан Хэрэг сумын баяр наадмын аймгийн баяр наадмын нэг ам үзүүтэй сумын 100 жилийн баяр наадмын нэг хайртай төмөн өгшүүдэр Ганбаатарын Ганбаяр хонгорж одоо үзүр аваад байгаа. Хүүгдгүү хул азаргыг бүр хөтлөөд эхэлсэн шүү. Ганбаатарын Ганбаяр урдан хонгор азарг. За ам үзүүн дээр аймгийн алдартай Батчин Саруугийн урдан хул азарг. За хонгор азарг дээр хүүгдгүү хул азаргтай ингэж гурвдуулдаг зөв буюу холбоод хөдлөгчсэн шүү. Хүүгд бол ер нь явуулдаг юм байна энэ өдрийн уралдаан дээр бол. За Бүрэн Ононголын урдан зэрд азарг Нанжтын даваагийн урдан зэрдэл азаргыг ард дээр байгаа. За ер нь тэгээ шовхорж яваачаад хүүгдгүү азаргтай ингэж уралдуулсан зөв буруу хул азарг бол ер нь тэгээ таваараа явчих шүү дээ. За Батчин Саруугийн урдан хул азарг бол ам үзүүн дээр шарвж үзэж байгаа байх юм. За хонгор азаргыг уралдуулцаа. За шар хэлгэвчин нэмнэтэй хүүгдгүү урдан хул азаргтай Төвөмгийн баян дэлгэр сумын байж Ганбаатарын Ганбаяр урдан хонгор азарг сумын баяр наадмын сумын 100 жилийн баяр наадмын нэг хайрагт аймгийн бүсийн нэг ам үзүүтэй аймгийн баяр наадмын нэг ам үзүүтэй урдан хонгор азарг. За энэ бол ер нь баг наадмын хайраг төр олон байгаа төмөнөг байна да. За сар уугийн бол азаргын шарваад байгаа харагдах юм да нэг жаахан аны хэд азарганда баригдан маягтай болоо явчлаа. За сар уугийн бол азарган дээр Цэрэн дундгийн заяа хоёрын урдан Хэрэг зэг ирсэн. Улсын баяр наадамд 2017 он дааганд хайрагдаж улсын бүсийн уралдаанд хайрагдсан. Тухайн үед бол Баярбаатарын урлагж хайрагдаж байсан. Батчин Саруугийн урдан хул азарганд ам үзүүн дээр айргийн 3 дээр Цэрэн дундгийн заяа хоёрын урдан Хэрэг зэг Мөнхбаатарын төвшин жиглуу баясгалын даруулсан айргийн 3 дээр байгаа. За наадлаар нь бол 100 номертой. За наадлаар нь бол 139 номертой Бүрэн Ононголын урдан зэр талцаа зэрэг энэ аймгийн өмнө Зэгэр мандал сумын байж. За Нанжтын даваагийн урдан зэр зэрэг нь 5 дээр ингээ урагшилж байгаа. За 1997 оны улсын баяр наадамд Чойлшин дугур сүрэнгийн урдан саарлыг төрүүлэхэд бол энэ Нанжтын даваа байж явсан гэж одоо шар даваагаа номон дээр байдаг шүү. Нанжтын даваа гэдэг нэр бол байдаг. Энэ аймгийн Зэгэр мандал сумын байж. Нанжтын даваа улсын баяр наадамд цугтаа явж уралдсан гэж бичигдсэн байдгийг. За 5 дээр явж байгаа. За Хээр азарг ам үзүүнээр гарч ирсэн. Цэрэн дундгийн заяа Хээр азарг ам үзүүн дээр 10 жилийн өмнө даван дээр хурдан хараа азаргаан хайрагдуулж байсан шүү дээ.
За 101 номертой урдсан байна. Өчигдрийн уралдаанд хурдан хээр найргийн 5 дурдсан да. За цэрэн дундгийн сандагдал чинь төрсөндөө заяа баяраа хурдан ээрэ зэрэг. За хонгороо зэрэг шин шовтарч байгаа хаа. Та ер нь тун гэмтэй уралдаал хийсэндээ хол азархтаа ер нь өчиргөө уралдуулсан. За Батчрын Саруугийн уралдаал азарх айргийн 3 дээр амаа үзүүн дээр цэрэн дундгийн заяа баяраа хурдан ээрэ зэрэг. За бүргийн ононголын хурдан зээрдэл зарзарх нь 4 дээ. За 5 дээр нь бол Нанжитын даваагийн зээрдэл зэрэг гэж хастамхтай хурдан зээрдэл ширээтэй хастамхтай зээрдэл явж байгаа. Энтэй аймгийн зэнгэр мандалсан юм ууяач. Нанжитын даваагийн хурдан зээрдэл зарзархыг энтэй аймгийн зэнгэр мандалсан юм ууяач. Баян мандлын амар журал аймгийн алдартай ажиллагаанд харуулсан. Аймгийн Барнадын нэг аригтай самын нэг төрүүтэй байгаа. За 10 жилийн өмнө даван дээр хурдан зээрдэлсэн мөрөө төрүүлсэн амар журал бараг л мөн байлгүй дээ. 10 дангийн журал сайхны хурдан халдсан мөрийг авчиж төрүүлж ийсэн. Нэлээ хоол төрүүлжсэн чинь хурдан зээрдэлсэн мөр хамгийн сүүлд дэргээд хамгийн ихэнд ирж ийсэн да тэр хүрээ халдсан мөрөө 2015 оны энтэй аймгийн зэнгэр мандалсан төгт 90 жилийн Баяр наадам. За түүх 100 жилийн ном Баяр наадам. За хонгор азарх шин хүүгүүд гуулыг ер нь яг л мөрдөд уралдчлаа да тэр урагшаа. За бүргийн ононголын хурдан зээрдэл зарзарх 4 дээр. За 3 дээр нь Төв аймгийн менежер болон Сумын аймгийн алдартай Батчрын Саруугийн урд улаан зарга явж байгаа. За Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дамбадаржаагийн ононгийн унган намхтай Цэрэн дундгийн заяа баяраа урдаа яриа зарга. Өнөө жилийн Бэрхийн Баяр наадмын түр урдаа яриа зарга энэ дэрийг гараад ирсэн байна. Мөнх Баатарын төвшин жаргалын урдаа яриа зарга Бэрхэд рүүлчгээд ирж байгаа урданд өмнөхтэй яриа зарга. За 101 номертой. За хараач мундагтай байна да. Хоёр чих хатгаатай ер нь хараатай урдаад байгаа зарга. За хүүхдэж гой дашаар хөөгд байна даа. Тэгээд хонгор азар гудаа зарга хоёрыг хүлээж байгаа тэгээд Өдөр дээр уралдаа хийчихнэ гэж бодож байгаа байлгүй дээ. Яар азрах. За хул азрах бол 5 байраа хурж баригдах нь ойлгомжтой болсон. Харамсалтай нь ирэх гээд хүүхдээ онгочихсан байна. За Төв аймгийн Баянлаг сумын байж Ганбаатарын Ганбаярын хордоо хонгор азрах. Хүүхдгөө хул азрахтай холбоод байгаа да. За сайн адуу юм да. Хүүхдүүд энэ нэлээд цаанаас хурж хул азрахаас салахгүй байгаа хүүхдгөө хул азрахнаас. За Ганбаатарын Ганбаярын хордоо хонгор азрах. Аргагүй л адуу юм да энэ хордоо хонгор азрах бол ирнэ тэгээд. Ер нь цаанаас хоёр талаар шухарсан шүү хонгор азрахыг. Ганбаатарын Ганбаярын За хүүхдгөө удаа наашаа далиад ихэлсэн шүү. За гарчих гас илүүзээд байгаа юм болоо да. Тугаа тамхтай урдаа удаа зарга. За хонгороо зарга. За хүүхдгөө удаа заргаж бүр хөдлөөд ихэлсэн шүү. За Төв аймгийн Баянлаг сумын Ганбаатарын Ганбаярын хордоо хонгороо заргаж аймгийн Баяр наадын нэг аригтай сумын 100 жилийн Баяр наад нэг аригтай Төв аймгийн Баянлаг сумын байж Ганбаатарын Ганбаярын хордоо хонгороо зарга. За хулаа зарга нь зөв тийшээ гараа явчлаа. За хүүхдгөө адуу тэгж таарна л да. За хонгороо зарга ганцаараа болоо уучраад ихэлсэндээ цэрэн дундгийн заяа хоёроо заргыг Мөнх Баатарын төвшин жуулаасыг даруулж байгаа ам уузан дээр гарч ирсэн өчтөр сонгол дундаас нэмэрдэн хурдан хэрэг айргийн 5 дурдлуулсан да. За айргийн 3 дээр хулаа зэрэг Саруугийн хулаа зэрэг явж байгаа. За сэлүүлж ядг юм байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дамбадаржаагийн ононгийн унган намхтай хурдан хэрэг зэрэг. За аргагүй тэгээ адуутай айл явнах шиг явж байна да. За шүүгэр хэр гэдэг газрын хөл байх хэвээр байна. Алтан газар болсон болов. Шүүгэр хэр гэдэг газар нь за алтан газар бороо зэрэг алтан газар шүүгэр хэр гэж онон мандаа. За Батчрын Саруугийн урд улаазар. За энэ чинь бас Стамбулын төлөнд улаазар шүү дээ. Энэ урд улаазар чинь бол Стамбулын бол дутуу өрөө төдөг газрынхын төлөвлөдөг байна. Урд улаазар. Бас л алтаа азарга нийл удам явж гэнэ гэсэн үг. За тэр өнгөний хонгор азаргач одоо ямар алтаа азаргын удам явж байгаа юм бол да. Бүрийн ононголын урдан зээрдэл азарга 4 дээр, Батчрын Саруугийн улаазар 3 дээр, амаа үзүүн дээр шүүгрийн төл Цэрэн дундгийн заяа баяр урдан хээр азарга. За хээр азаргач төөлж үйдэг юм байна. За Цэрэн дундгийн заяа баяр одоо тэгээд 10 жилийн дараагийн даван дээр хар азарганаас 10 жилийн дараагийн даван дээр хээр азаргын төрүүлэг чадахгүй юу? Хонгор азарга амаа түрүүн дээр байгаа. Хүүхдгөө азаргатай тэгж уралдуулдаг буруу л да. За хээр азар хусах юм байна да. Ер нь туулаа гарна да. Нэвтгэн туулна шүү. За хүүхэд өстө даанч болчимгүй унсын да. За цэрэн дундгийн заяа хээр азар буруу талаар нь шүү. Шургаад эхэлсэн дээ. Ер нь цаанаас их хараатай. Чиг хатгаад байгаа харагдажсэн да урд хээр азар. За уралдсан хонгор азарч бас аатай мал шүү энэ ер нь. Төв аймгийн Баянлаг сумын Ганбаатарын Ганбаярын урдаа хараа. За бүтэн бээрэн туулуулаа. Хээр азаргын хүүхэд бол онцгой хашир хүүхэд байлаа. За хонгор азарга зөв тийшээ гарч үзэж байна. Зайлал тэгнэлтэй хүүхдгөө азаргад ингэж хуралдуулчихсан чи араас нь шир үлтэй азарга ингэж таарна. За цаатлаар Саруугийн урдаа уул азарга бүрийн ононголын урдаа зээрдэл азарга арай нэг жаахан цааг урдууд далиад урдаа явчлаа. За Цэрэн дундгийн гангалгалтаас ингээд 20 жил 30 жилийн дараа азарга төрүүлэхгүй гэж харагдаж байна да. Цэрэн дундгийн сандагдарч орлогот он хар азарга бол 1995 оны түүх 70 жилийн Баяр наадамдаа төрүүлж байсан да. 30 жилийн дараа энэ даван дээр хурдан хээр азарга хөдлөөд эхэлсэн. Хинтээ аймгийн Нарвын сумын уяач төвшин жаргалын урдан уяаны хурдан хээр азарга өнгөлж гарч ирсэн. За хонгор азарга дахиад авахулсан. За хашир хүүхэд бас цаа талаар нь оруулах гэж үзэж байна шүү. Зөв тийшээ гарчих болохгүй дарж гад буруу талаар нь дайруулах гэж үзэж байна. За хүүхэд ташуураа гэж гисэн хонгор азарга. За ташуурч одоо хэрэгэл дууссан байгаа л та. Цаанаас ирнэ гуйцааргаад ирж гисэн. За тэр ташуур гуйдах тоо байдаг бол хонгор азарганы ташуур тоо өдөр нь гүйцэлдэ энэ урлаан дээр. За хээр азарга ингээ өнгөн дээр байгаа. Цэрэн дундгийн заяа баяр урд хээр азарга өнгөн дээр хонгор азаргыг далиад охор цаа талаар нь болгоод
За дахиад нэг дайрын шүү. Хонгороо дахиад нэг тесрэлт таарна шүү. Ерөн зүгээр ээлжин таарах юм бол хээрээ зэрэг шарваадгүй харагдаж байна. Тэр нөндгийн заяа хоёр зэрэг нөнгөн дээр амуу зүүн дээр Төвөмгийн баян дэлгэрсэн юм гэж Ганбаатарын гамбайрын урд хонгороо зэрэг арын хоёроо зэрэг ч уралдаад хүрээд ирж байна шүү. Бүргийн онон голын урдан зайртал зэрэг Батчрын Саравгийн урд хулаа зэрэг хоёр. За удаа шираадлаа байна да хоёроо зэрэг арын хоёроо зэрэг төрийн довтой юм гэж Саравгийн хулаа зэрэг чи үүрсч харагдаж байна тэр ард. За Нанждын даваагийн зайртал зэрэг 5 дээр байгаа. За тэр нөндгийн заяа хоёр урд хоёроо зэрэг за хараал байна да тэгээд ер нь газар уус нэлээ холоос тавьсан байгаа өнөөдрийн уралдаа. За арын 3 газар бөөгнөрөө хөдөлсөн. Тэр нөндгийн заяа хоёр ярьж шогшчих үедээ бурхан минь. За цогоотойгоо байгаа. Мөнгө баатрын төвшин жаргал байж уйлгын даруулсан. Хинтээ эмгэн өрнөсөн байж шарваад байсан юм а тэр цаана шарваадгүй харагдаж байсан шүү. За цаатлаар нь Төвөмгийн баян дэлгэрсэн байж Ганбаатарын гамбайрын хонгороо зэрэг за үзүүрийн азгамч удаан болсон шүү. Арын 3 азганы хөл ширүү. За хонгор азраг энэ дэр арын 3 азраганда дайруулж байгаа харагдаж байна. Тэр нөндгийн заяа хоёр азраг цаатлаар нь Төвөмгийн баян дэлгэрсэн байж Ганбаатарын гамбайрын хонгор азраг за гамтай унсан бол хонгор азраг энэ дэр гараа явчихж байгаа шүү. За энэ 100 номерт Нанждын даваагийн хүрээл азраг ороод ирсэн. Нанждын даваагийн зэр талцаа азраг дайрах уу? За зайр дээр тэр нөндгийн заяа хоёр урд хоёр азраг өнгөн дээр Нанждын даваагийн зэр талцаа азраг араа амжихгүй байна. За тэр нөндгийн заяа хоёр хоёр азраг түрүү Нанждын даваагийн зэр азраг амуу үзүү Ганбаатарын гамбайрын хонгор азраг 3. За 4 нь бүргийн онон голын урд зэр азраг 4. За хайргийн даваар Батчрын Саравгийн урд азраг орчлоо. За мөн ч ширүүн уралдаа хийлээ те. Өнгөрийн 4 азраг ирнэ. За төрүүлж чадлаа. Тэр нөндгийн заяа хоёр гэдэг нь 10 жилийн өмнө даван дээр хараа зэрэг хайрдууд 10 жилийн дараа төрүүл гэж байна. Түүнээс 30 жилийн өмнө даван дээр эднийхний урд хараа зэрэг төрүүлж байсан. За Ганбаатарын гамбайрын урд хонгороо зэрэг хүүхдэл ерөнхийдөө тэгээд байрыг хойшлуулчлаа та. Хүүхэд гол зэрэгтэй мөн ч их урд дуусан. За тэгээд өдрийнхөө уралдаанаар байдаг юм да. Яаж ч болдгоо. Уралдаан гэдэг бол бас хэцүү. За арын азрагнууд их хойнд үлдчихсэн байгаад байсан да. За хэдэн номертай азраг юм бэ? За нөө Шаулины зэр чи яасан бол? За 223 номертай зэр зэгоноос орж ирсэн. Энэ нөгөө Даржаагийн мөнгөлгөрийн урд үр азрагын 6 алчсан уу? За тийм байна. Баян дэлгэрийн хонгор азраг орсон. Бадмын гүрийн хонгор. За Санжаазрынгийн мөнгө үйгөөсөн хурд хонгор азраг орчлоо. Инхмагийн Алтуугийн урд хонгор азраг нь 6. За Мөнх хотын баяр жаргалын урд цоохор азраг 14 номерт энд мөрд орж ирж байгаа харагдаж байна. За хоёрыг 10 жилийн өмнө домдор хараа зэрэг харагдуулж ирсэн баха тийм ээ. За тэр номер сая хоёр гэдэг. Энэ жил 100 жилдээ хайр азраг төрүүлээ. Сайхан бай. За одоо мөч ононгоо онгоо. Онон мал унгаа одоо. Хүрээ бэрхэд төрүүлээд. Тэгээ бэрхэд төрүүлээд. Тэгээ ирсэн дээ. Мөнх хотын төвшин жуулаа энэ дээрээс. Тий. Өчтөр хэрвээ бас танаас тавчгүй тийм ээ. Тэгсэн. Манай дүүгийн ирсэн. 70 жилийн өдөөс танаас азраг төрүүлж ирсэн. Тэгсэн хараа заг төрүүлж тайлж. За баярыг амжилт. За тэр нөндгийн заяа өдрийн урд хэр азраг төрүүлсэн. За баяр өргөө Нанждын даваач. Өөрийгөө цаг үзэж танилцуулаад. За баярлалаа. Би нутгийнхаа ойд ам үзүүн дазар хурдлуулсандаа туйлын баяртай байна. Тэгээд Амар жаргал уу? Амар жаргал уяач маань байгаа. Аймгийн алдарт уяач. За тэгээд энэ 100 жилийн ойг төлөвлөлээд нийт нутгийнхаа ард түмэнд сайхан баярлаарай. 100 жилийн ойн баярын мэнд хүргье. За 1997 оны улсын байранд саарл үрээтэй ус явж ирсэн гэдэг бол үү тийм. Тэгдсэн. Сандгийн хар азрагыг бас авчиж орлуулж илээ. Дараа жил нь энэ жаргал тааны төр тогтхын халтрыг бас дэмжиж авч орлуулж ирсэн. Тэ нутг улсныхаа усыг дэмжиж ингэж явдаг та. Тэ. За баярлалаа амжилт. За баярлалаа. За хонгор азраг өдөр мөн ч үзүүрийн сайхан уралдаа хийлээ дээ тийм ээ. За ийшээ хараад ярьчих тийм ээ. За одоо мөгч хаана хатвалаа. Хай ноно мал. Онгаа одоо тий. Энэ Ононгоо ямар азрагных нь удамтай вэ? ой нонгоо юуныхан төс. Онгоо даралтай л. Тий. За эхний гурав ам түрүүний азраг бас ононгоо азраг. Харин тэглээ одоо оно малдад сайхан боо. За Саравгийн улч Стамбулын төлөнд. Тийм 3 мундаг азраг болсон байна тийм ээ. Önceлийн үед яаж орж азраг? Энэ жил Багнуурт ам үзүүлээд. Багнуурын 45 жил яваад ам үзүүлээд тэгэл цэнхэр нутагт ирж урлаа. Давхар уугаар цаг урлаа. За хоёрыг амжилт. За Саравгийн азраг. За баяр үргээ. За өөрийгөө цагаан хэлцүүлэхгүй. За нэг Төвөмгийн баян жаргал самаа, баян цагаан самаа ирээд Солонбаатарын Бацэр гэдэг. За Саравгийн азраг. Тий, манай Төвөмгийн баян жаргал самаа ирээд Ширин саранхууг манайхаа азраг. Тий, Таандаа ус барьж ирсэн дөө. Тэгс хурдтарс. Усан ургааны хайртай. Тий. Тэгээ баян жаргалынхаа 100 жил байд ам үзүүлсэн. Өнгөрсөн жил гадаадаас сунганд бас хурдан байлоо. Тий, урдан байсан. Тэгээд Өнгөрсөн жил яаж орсон бэ? өнгөрсөн жил тэгээд ийшээ Ламингийн яваад Баянгар тэгээд 13 гадарч. Өнөө жил одоо Төвөмгийн архус саманда төрүүлчихэл тохоо игээр хэлээ те. Тий, уяа салгын.
хэл 3-оор авсан 4 орсон. Тэ. Уян салгын манай төвлөгийн ахас сумаарайт. Чулуун монгосчка манайх тааруулдаг. За баярга. За би Хинтээ аймгийн Цэнгэр мандсан байд Өрвийн Онон гол гэдэг хүн байна. Халаа зэрэг хэдөө? 5 дарсаа. Тий. За удам мөчн харахад байлаа. Ийш харж байгаа. Энэ манай удам өгч нь бол манай Төв аймгийн Эрдэнэ сумын Тогсронгийн Цолмон гэдэг манай дүүгийн огшилтай тийм адаргаан да. Жилийн үдэтгэн оруулж байна. Энэ. Энэ жилийн үдэтгэн оруулж. Энэ жилийн уралдаагүй яахан сунгаа таарахын байж байгаа. Хөл яахан гэмтэлтэй байж байгаа. Анхл орж байгаа. Хэсэг ус нэлээ үзүүр авч оруулдаг тийм аа зэрэг. Дайжгүй дайрхи. Яван дараа да. За баярлалаа. За Хинтээ аймгийн Цэнгэр мандалсан төг 100 жилийн зөрөөс хурдан шандас азарганы уралдаа 81 алтан дорд уралдаад. За Хинтээ аймгийн Цэнгэр мандалсан Цэрэн дондгийн заяа баярын ордоо хээр азрах түрүү мөгнө болж байна. За амуу зүгээр нь Нанжлын даваагийн зэрэг орч гисэн болоо да. За Айргийн 3 бол Батчин Саруугийн ордоо бол азар орж байна. За Ганбаярын Ганбаатарын ордоо хонгор зэрэг өнөө жилийн Багнуурт айрагцсан ордоо хонгороос хөдөлж уралцаар байгаад айрагдлаа. За Айргийн 5-аар бол Хинтээ аймгийн Цэнгэр мандалсан Пүрвийн Онон голын ордоо зэрэг азар орлоо. Эрхэм хүндэт эрхэм хүндэт наадамчид Хинтээ аймгийн Цэнгэр мандалсан үүсгэн байгуулагчдын төвөгтөө 100 жилийн үндэсний баяр наадмын хурдан азарганы уралдаанд төрүүлж яригдсан мордын цолыг цоллооч Наранбаатар дууллаа. За хурдан азарганы төрүүлж яригдсан мордын байшинлыг Самдангийн Цэрэн дондгийн гэр бүл үр хүүхдүүдээс 10 сая төгрөгөөр баяр журамшуулж байна. Талархал эрхэм хүндэт Цэрэн дондоо гэжээ Должин сүрэн нарын үр хүүхдүүдэд Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Монгол төрийн голомт нутаг Хан Хинтээ аймгийн Цэнгэр мандалсан улс магуулсан түүхэн алдарт 100 жилийн он баяр наадмыг 10 сая төгрөгөөр азарганы байр шагналыг ивент гэсэн талархал илэрхийлье. Та бүхэн минь ажил үйлс бүхэн өөдрөгийн өрнөн амжилт дүүрэн байхыг хүсье. Хинтээ аймгийн Цэнгэр мандалсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга мандат хөрөв засаг дарга мөнгө хоргол баяр наадмыг зохион байгуулах комисс 2025 оны 7 сарын 19. За 6 насны төрөө мөрдийг эздэд
уургыг мөн гардуулан өгч баяр хүргэж байгаа. Цэнгэр мандат сумын нугаар багийн Сэдэн содмын Эрдэнэбаатарын гэр бүлээс 6 насны түрүү магнайг нэг уургаар байлж шагнаж байгаа юм байна. За мөн 6 насны хайргийн 5 морины нэмнэ хүүхдийн хувцсыг Соготогийн гэргийн Мөнхёндон дүүрсэр нарын гэр бүл үр хүүхдүүд ачцээ нарын зүгээс 5 сая төгрөгөөр байлж шагнаж байгаа юм байна.